Шинжлэх ухаан танин мэдхийн одон өндөр сувгийн цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань хөрөхөд бэлэн болж байна. За энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч Онон Бидөхөнд бэлтгэн өргөдөг. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За нэвтрүүлгийн маань харин ивент төгчээр эрүүл амьдралын сонголт, ухаалаг худалдан авалт H point цэг эмээний хамт олон маань оролцож байна. За өнөөдрийн дугаар дээр гарчнаас илүү тодорхой бас харагдаж байгаа бах те. За эхлэл хэсэг дээр гэх юм бол би нэг ийм хэсгийг уншаад хөргөчээ. Ром гүрний хүчит легионууд ертөнцийн ирмэг дээр хуйг дуулахтаа зогсгаагаад тэдний харц тэнгисийн чандад сүнс мэд сөмөглөн харагдах Британийн арал дээр тусчээ. Бүрээ дугуурч илд бамбаа харшив. Ямар нэгэн түүхэн тулааны өмнөх үзэгдэл гэлтэй. Нил ягаан өнгөр гойж өөрийгөө бурхан хэмээн итгэсэн эзэн хаан Калигула гараа өргөж тушаал буулгав. Тушаал ёсоо цэргүүд тулаан давших бус. Харин газар сөхөрч далайн хясаа түүж гарав. Нептун бурхныг ялсан дайны минь олц хэмээн галзуурсан хаан дэвхцэн хашгирч тухайн үедээ дэлхийн хамгийн хүчрхэг байсан Ромын легионороор гуйлагчны ажил хийлгэн гутамшилж өнийг найжээ. ертөнцийн сэнтийг шившиглэж сөр хүчний оргилдоо хүрч яваа их гүрнийг галзуугийн орон болгож орхисон гих Калигулагийн тухай энэ мэт яриа чухам хэр ортоо талаар цус 50 дарангуулагч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид бүхэн хэлэлцэх болно. За Калигула. Бие үнэлэгч эзэн хаан Калигула маш сүртэй нэртэй нэвтрүүлэг гарч байгаа. Гэхдээ одоо энэ нэвтрүүлгээр бид нар бас нэг энэ түүхийг судалж үзэхдээ хэр үнэн байдаг вэ, хотлоо байдаг вэ гэдгийн талаар бас жоохон ярилцах байх. Энэ бол одоо манай өмнөх дугаараар ярьжсэн Неро хааны өмнөх хаан байгаад байгаа. Галзуу гэдэг Нерогийн тий. Тэгээ бид нар бас яг Нерогийн түүхийг судлаа үзсэн чинь бас л нэг бодиттой түүх бол биш байгаагүй шүү дээ. Тэрнтэй маш төстэй үйлдэлүүд бол энэ дугаар дээр гарч байгаа. За, Калигула бол нийтийн тооллын 12 онд Гaius Julius Caesar Germanicus гэж төржилөө. За, аав нь бол суд жанжин Germanicus, тэгээд ээж нь Augustus хааны ач охин Agrippina байсан. Тэгэхээр Germanicus жанжин болон Agrippina хоёрын голоос төрсөн хүүхд юм уу те? Тий. Agrippina ч одоо Ромын хамгийн анхны эзэн хаан Augustus-ийн ач охин аваад байгаа. Тэгэхээр удам судар бол сайтай байгаа. Тэгэд Ромын эзэнт гүрний хад язгууртны заламж халаа цэвэр цусаар бол дамждаг байгаа гэдэг. Өөрийгөө заламжлуулах хүсэлтэй бол нэг хүүхдийг өргөж аваад тэгээд тэрийг сургадаг, бэлтгэдэг байгаа гэдэг аахгүй юу? Тэгээд хаанд өргөмжиж болдог тий. Заавал цус дагахгүй гэсэн үг шүү дээ. Заавал дагах шаардлага байгаа гэдэг. Тэгээд удмыг нь тодруулах юм бол аав талаасаа өргөмөл удамтай, ээж талаасаа цусан удамтай байгаа аахгүй юу? За төрсөн аав Germanicus-ыг Tiberius өргөж авч исэн. Tiberius-ийг эзэн хаан Augustus өргөж авч исэн байгаа. Харин ээж талаас нь Agrippina-гийн ээж нь бол Юлия. Юлигийн төрсөн эцэг нь эзэн хаан Augustus болж байгаа. Тэгэхээр Augustus-ийн ач охин нь бас өөрнийг өргөж авсан ач хүүтэй нь суусан гэж ойлгож болно. Өргөж авсан хүнийх нь хүүхдтэй сууж байгаа юм байна шүү дээ. Ингээд сууж байгаа юм байна шүү дээ. За тэгээд эзэн хаан Augustus бол өөрөө бас нөгөө алдарт Юли Цезарын өргөмөл хүн байгаа байхгүй юу. За тэгээд анхны эзэн хаанаас эхэлж олон үеэрээ Ромын эзэнт гүүрэнд хаанчилж байсан энэ хүчрхэг гэр бүлийг Юлио Клаудийн удам гэж нэрлэдэг. Тэгээд энэ Юли Клаудийн удам нь Augustus-аар эхлээд тэгээд бидний өмнөх дугаар ярьжсэн Нерогоор дуусчихсан удам байгаа. За эзэн хаан нөгөө Калигулагийн эцэг Germanicus бол яг анх хаан ширийг заламжилж авах ёстой байсан. Данч Калигулаг 7 настайд нь 100-аар нас орж исэн. За энийг тэгээ яг судлаад үзсэн чи юунаас болж нас орсон бэ гэх юм бол бие нь маш их муудаад нас орж исэн байгаа даа. Гэхдээ зарим түүхчид энэ Tiberius нөгөө өргөж авсан аав нь хорлж алж исэн гэдэг таамаг байдаг. Яг гэвэл энэ Germanicus байхгүй болсны дараа Tiberius хаан ширээг заламжилж авч байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөө хаан ширээг авъя гэд өргөж авсан хүүгээ алдсан юм шиг байгаа дээ. Тэгэхээр Tiberius бол эхэндээ чадварлаг удирдагч байсан боловч явандаа ярин зожиг нэр хүндгүй болсноосоо болоод хаан ширээг нөгөө торгон цэргүүдтэй орхиод Capri гэдэг хотод очоод амьдарч исэн. Энэ хугацаанд Caligula яг хажуудаа өөрийнхөө хүү шиг дараагийн хаан болохдоо бэлдэж өсөж исэн. За гэхдээ энэ үед бол яг ингээд хаан байхгүй болчихж байгаа үед Ромын эзэн гүрэн бүр ингээд бүр замбараа алдчих эхэлчихсэн. Бүр засаглах хүн байхгүй болоод тэгээд Tiberius хаан бол өөрөө нэг параноя өвчтөй байсаас нь болоод нөгөө торгон цэрэг яг нэр нь бол нөгөө Praetorian Guard гэж ярьжсэн шүү дээ. Тэдний нэг засаг баригч нь хааны суудал дээр төр зүр сууж исэн. Тэгээд тэр нь бол цаазаар авах болж исэн. Тэрний
Дараа нь Sutorius Macro гэдэг дараагийн захирагч нь бас хаан ширээн дээр нэг хэсэг суужсан. За тэгээд Tiberius хаан яг нас барахт нь Caligula бол өөрөө 24 настай яг хаан болоход бэлэн болцсон байсан байгаа байхгүй юу. Тэгээд Tiberius бол гэрээсэлтэй өөрийнхөө төрсөн хүү Tiberius Gemellus болон Caligula хоёрыг хос хаан болгож үлдээжсэн байгаа даа. Гэтэл энэ Gemellus нь өөрөө нэг янзын хаан болох чадваргүй залуу байгаад байсан учраас нөгөө цэргүүд нь торгон цэргүүд нь тэгээ сенат нь сенатын дэмжлэгтэйгээр Caligula өөрөө бол хаан болж исэн. Тэгэд Tiberius хааныг ёслол төгөлдөр оршуулж тэгээд түүний ихлүүлсэн үйлдэлүүдийг Caligula үргэлжлүүлэхийг амлалаа. Тэгэд Caligula хаан болж хахад бол ямар нэг өмнө сам уралт шаардлагагүй асуудалгүй хаан ширээ дамжиж исэн. За тэгээд эхний хэдэн сард залуу хаан Caligula-г бол маш их иргэд нь хүлээж исэн, харж үзэж исэн те. Нөгөө плебуд гэж хэлж исэн шүү дээ. Олон нийтийн иргэд нь. Тэгтэл Caligula яаж ихсэн бэ гэвэл шууд амар хамаагүй мөнгө татсаж эхэлж байгаа байхгүй юу? За. Шууд торгон зэрэг болон легионуудаа их хэмжээний мөнгө өглөө. Ромын иргэд хар зардад сул мөнгө тараалаа. Бас өндөр зардлаа нийтийн барилга байгуулагчийн төслүүдийг эхлүүлж байгаа. Шууд баяр наадам үзүр үйлчлэгэнд асар их мөнгө шууд цацаад эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд нэгэн түүхч энэ үеийг баяр наадмын алтан үе гэж нэрлэдэг. Caligula-гийн эхний хэдэн сарыг. Одоо миний төсөөлж байгаагаар нэг юм юу байгаа байхгүй юу? Caligula ч өөрөө 24 настай байгаад байна шүү дээ. Тэгээд гівгэнд амар их мөнгөтэй болчлоо. Тэгээд тэр мөнгө шууд цацаад эхэлж ийн гэхээр нөгөө гэртээ ганцаараа хоёрыг үзчихсэн үү? Нью-Йорк руу явчихсан шүү дээ. Аавынхаа кредит картаараа буудлын дээр очиод хүмүүст хаасаа мөнгө өгөөл тий өөртөө гой хоол захиалал яг тэрэн шиг төсөөлж байгаа байхгүй 24-т гэрч маш залууга мөнгө шууд цацаал эхэлж байна. Тэгсээрнээс маш том эзэнт гүрний хаанаас сууж байгаа тийм шүү дээ. Одоо Ромын эзэнт гүр. Галидиатор 2 дээр үлээ. 2 дугаар анги дээр нь шүү дээ нэг бас нэг юм хоёр хаан гарч ирдэг шүү дээ. Ах トゥ хоёр хаан зэрэг засгалдаг хоёр хаан гарч ирдэг тий. Тэрэн шиг л үйл явдал ер нь бол болж исэн юм ба шүү дээ. Болох ёстой байсан. Болох ёстой байсан юм ба шүү дээ. Тэгж жагаад Caligula нь ямарчсан яг хаан болсон юм байна тий. Тэгээ 24 настай. За тий. Тэгэд нөгөө өмнөх хаан Tiberius нь бол маш олон хүн дээр улс төрийн хэрэг үүсгэж урагч болгоныг цаазлах гэж төлөвлөгөөтэй байсан. Тэгтэл Caligula тэр бүх мэдээллийг авч байгаа олон нийтийн өмнө шууд шатааж байгаа. Тэгээд өөрийнхөө дүрийг нэг бүрдүүлдэг штэ. Нэг амар сайхан сэтгэлтэй хаан би өөрийнхөө энэ Tiberius хаан шиг бишээ. Тэгээд олон нийтэд нэг таалагдах үйл ажиллагаанд энэрэнгүй үйл ажиллагаа хийгээд байгаа юм. Тэгээд одоо бас шүүгчдийн тоог нэмлээ. Шүүхэн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгана. Тэгээд хуулийн засгийг сэргээж шударга ёсыг бүрдүүлнэ гэсэн амлалт өгч байгаа байхгүй юу. Тэгэд өөр яажсэн бэ гэх юм бол одоо улс төрийн хэрэгт гүтгцэн тэгээд цөллөгт нас орсон хүмүүсийн чандрыг буцааж авчирч төрийн буханд нэр төртэйгээр оршуулах зарлж исэн. Дөнгөд нөгөө хар зарч чинь бүгдээрээ баярлалаа. Манай аав чинь цөллөгт яваад нас орсон учраас гэрээсээ хол газар оршуулгдсан байгаа тий. Тэдний гутралыг нь тайлж байгаадаа бол ард иргэд нь бол маш их хайртай байгаадсан. Ард иргэдийн сэтгэлийг хэрхэн татах вэ ямарчсан мэдээд байна тий. Тэгэд ромчч бол угаасаа нөгөө нас барсан өдөртөгч алдартай төр нийгмийн сэтгэлнүүдийг дандаа бурхамтлах буюу онголох уламжлалтай байдаг гэсэн үг байхгүй юу. Тэгээ энэний нэг жишээ гэх юм бол Germanicus гэдэг аавынхаа өмнөөс 9 дугаар сарыг тэгж нэрлэж исэн. Тэр 9 дугаар сар Germanicus гэдэг нэр сольж исэн байгаа даа. Тэгээд Germanicus Agrippina хоёрын дундаас 3 охин гарсны хоёр дахь охин Юлия Drusilla гэж эмэгтэй хүн байжсэн. Тэгэд Ромын хаад язгууртнуудын удамд нэг багсаг цус ойртох явдал байдаг ч гэсэн яг ах дүү эгч дүүс цус хоорондоо цус ойртохоос бүр цэрлдэг байсан байгаа байхгүй юу. Гэтэл Caligula Drusilla хоёр нэг янзын хайр сэтгэлийн холбоотой зөв бус харилцаатай байсан гэж түүхэнд бичдэг. Ягаад ингэж бичиж байна гэх юм бол энэ Caligula дүүдээ маш их олон цол тий алдар гавья шагнал урамшуулууд өгдөг байгаадсан байгаа байхгүй юу. Тэгээд Drusilla 22-т одоо нас барахт нь эзэнт гүрний хэмжээндээ бүр ингэж гашуудл зарлж исэн тий. Нэг ч иргэн инээж болохгүй. Тэгээд усанд орж болохгүй гэсэн зарлиг гаргаж исэн юм. За тэгээд Diva Drusilla хэмээх онгосон Ромын хамгийн анхны онцлуулж исэн эмэгтэй хүн болж байгаа. За түүхчид ингээ нөгөө харилцаатай байсан гэж бичиж байгаа гэж байгаа шүү дээ. Эннээс үндэслэж тэгж бичиж байгаа. Нөгөө талаасаа энэ нь Caligula-гийн түүхийг харлуулах арга хэмжээ
байгаад байх юм шиг байлаа тий. бас. Яг түүхэндээ судлаад үзэх юм бол одоо холбоотой талууд л ингэж бичиж байгаа байхгүй тий. Нэг бол энэ Калигула дургу хүмүүс ч юм уу эсвэл одоо Калигула өгснийхэн дараа түүхчд гарч ирсэн. Харин гаднаас харж байгаа хүмүүсүүдээс юм бичиж байгаа үг тий. Тэгэхээр Калигулаг яг харлуулжсэн л хүн ингэж түүхэнд үлдээсэн. Тэгвэл ойрын энэ төр барбарианад ч юм уу тий. Нэг тиймэрхүү нөхдүүд бичиж байгаа юм одоо баг нөгөө сенат дотор нь дургу байсан хүмүүсийн нэг бичиж байгаа байхгүй. Энд ч одоо нийтийн тооллын гэж явахлаар ч угаасаа маш эртний одоо хаан болох гадаж Ромын хаан болох гадаж. Тэгэхээр 2000 гаруй жил. За тэгэхээр энэ хүмүүс яг нэг юм зураг гэдэг ч юм уу эсвэл нэг уран зохиол гэдэг ч юм уу тиймэрхүү юм дамжиж л яг энэ хүмүүсийн мэдээлэл ирж байгаа бах тий. Тэрнээс ямар өнгөрсөн зуунд байсан хүн биш тий. Тэгээ эн чинь бол нөгөө нэг яг эзэн хаадуудын үе шүү дээ тий. Тэгээд эн чинь одоо түүхээ бичиж байгаа хүмүүс чинь бас нэг янзын мэдлэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Одоо энгийн иргэн бол хизээч юм бичиж үлээж чадахгүй учраас одоо манайхан ийм гоё сайхан хүн байсан шүү л гэж чадахгүй. Харин сенат нэг улс төрийн мэдлэгтэй хүмүүс нь үлдээж байгаа учраас сайн байна уу муу байна уу өөрийнхөө дураараа бичиж болж байгаа байхгүй юу? Тийм байна. Нерог яаж үлдээлээд тий. Тийм нэрэг бол маш хараар үлдээжсэн. Яг адилхан байна. За 37 оны сүүлээр одоо хаан болоод 1 жилийн дотор 37 оныхоо сүүлээр маш биеийн муудажсэн. Хүн дээр өвдсөн. Тэгээд их сурвалжид түүнийг ингээд унаж татдаг байсан гэж бичиж байгаа. Одоогор бол тий унаж татдаг өвчнөд байсан. Тэгээд энэ өвчнөөс асар хурдан идэгснээрээ Калигула өөрийгөө за бурхан намааг ингэж аварсан байна гэж бодол үлдсэн байдیں۔ Тэгээд Калигулаг бас өвчтөй байхад нь хотын иргэд бөөнөрөө залбирч тэгээ хаан эрүүл сарвал болохыг бурхтаас ингэж гуугаад годомчонд залбирч байгаа байхгүй юу. Идэгсэн хойно Калигулагийн одоо засаг барих хэв маяг нь гинт амар өөрчлөгдсөн. Яг өвдөхөөс өмнө ингээл амар сайхан мөнгө тараагаал амар гоё ааштай хаан байж гисэн. Өвснийхаа дараа амар харгас хэрцгий зан ааштай болж хөөрж исэн. Бараг солио өвчин тоцсон юм шиг хүмүүс ярьдаг байхгүй юу. Яг юу хийсэн бэ гэх юм бол Калигула идэгснийхаа даруйда бүх өөрийнх нь эсрэг байсан этгээдүүдийг намнаж эхэлж байгаа. Шууд өөрийг нь хордуулах орлого хийсэн байна гэж сэрдэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хаан болоход нь өндөр хувь нэмэр олж исэн гэдэг нэг макро зэргийн жанжин байсан шүү дээ. Тэрийг шууд хитрхи нөлөөтэй байна гэд ажилласан гэж дээ. Албан тушаалаас нь зайлуулсан. Тэгэд удалгүй макрог тушаалаар амиа хорлуулж исэн. Өмнө нэрийг нэвтрүүлгээ ярьжсэн шүү дээ. Ингээ нөгөө эрх мэдэлтэй хүмүүсийг албаар өөрсдийг нь аминд хорлуулдаг. Тэгхийн бол нөгөө хөрөнгийг булааж авахгүй тэгээд гэр бүлэнд нэр хүндтэй хэвээрээ үлддгээрээ ингэж аминд хорлуулжсэн байгаад байдیں۔ Тэгээд нөгөө өмнөх хааны Тайберисын ачхүү Гемелиус Калигулаг өвчтөй байхад нь бас нэг хаан болох санаатай байсан. Тэ өвхийг нь бүр ингээд тесэн ядаг хүлээжсэн байсан учраас бас л энэ Гемелиуст амиа хорлох тушаалыг өгч исэн. Тэгээд зарим түүхчид энэ Гемелиус баг Калигулад хор өгсөн байж магадгүй гэж таамаглалтай. Бас л нөгөө энэ өмнөх хааныг алчаа дараагийн хаан бий болно штэ гэж өөрөө бодож исэн байгаад идэг. Эсвэл өөр нэг хүнээр дамжуулан энэ Гемелиус Калигулад хор өгчсэн. Тэгэхээр өөр хүний гараар могоо бариулна гэдэг шиг те Гемелиусээр могоо бариулах гэж оролцож ирсэн юм шиг байгаа. Тэгэд энэ Гемелиус өөрөө нэг уушгины архаг өвчтөй байсан. Тэгээд тэрэндээ зориулж тан уудаг байсныг Калигула ч харангуудаа за чи надад ердөөсөө итгэхгүй байна те намайг хор өчгнө гэж бодож ерөндөг уужна гэж бүр зэрэгтэй байгаа байхгүй. За тэгээд Гемелиусыг яг ингээд өөрийг нь амийн хорлуулах тушаалыг өгчлөө. Гемелиус ингээд ердөөсөө хороо уухгүй байгаа юм те нөгөө ерөндөг ууж ийн гэж сэрдэд байдаг. Тийм учраас чи шууд ил дээр амиа хорлоо гэж тушаал өгж байгаа. Тэгтэл тэр хүн чи ил дээр амиа хорлож чадахгүй болохоор нь нөгөө цэргүүдийн тусамжтайгаар амийг нь хорлуулсан гэдэг. Тэгэхээр одоо цэргийн тусамжтай хэрж очвол зүгээр алдсан ч гэсэн үрчээр гарын сэлгүүж барьж байгаа гарын барьж байгаа хоололон бараг зоосон байж магадгүй. Тэгэд энэний дараа нөгөө нас барсан дүү Друсилагийн бэлэвсэн нөхрийг нь бас амийн хорлуулж ирсэн. Одоо нэгэсэндээ хаан болох өөрийнх нь дараа хаан болох боломжтой улсуудыг бүдэнгээр байхгүй болгож байгаа юм уу тий? Тэгж байгаа. Тэгэд одоо нөгөө хайртай дүүгийнх нь нөхрийг нь бас алчиж байгаа нэг жоохон сонир бас нөгөө сэтгцийн өвчин байсан уу эсвэл одоо бас түүхэндээ ингэж харж үлдчихэж байгаа гэх нэг шинж нөө. За тэгээд энэ бүхний хажуугаар эзэн хааны сан хөмрийг баяжуулах
тэгээд эрх мэдээ зузаатгах маш их олон арга хэмжээ авч байгаа. Өмнөх хаан Тайберис бол одоо Тайберисийн захиргааны үед улс амар их бажиж исэн, их мөнгөтэй болж исэн. Тэгтэл энэ Калигула гарч ирэнгүүт тэр хамаг мөнгөө цацаад эхэлсэн шүү дээ. Тэнгүүдээ анзаарч байхгүй. Яана манай улс чинь ямар ч мөнгөгүй болчихлоо, сан мөнгө хоосорчлоо. Тийм учраас би энэ мөнгөө яаж буцааж олж авах вэ гэж байгаа. Энэ дэр шууд нөгөө чинэлэг ард иргэдийн өмч хөрөнгө тэгээд газрыг нь хурааж авч эхэлж байгаа байхгүй юу. За. Тэгээд бүүн татварууд нэмж байгаа. Тэ. Нөгөө анх гарч ирчихлээ. Би чинь амар сайхан сэтгэлтэй юм бай. Миний мөнгийг аав гэсэн. Хоосронгуудаа анзаараа. За мөнгө буцаагаад өгөө гэдэг арга хэмжээл рүү орж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд амар олон том хотууд руу байцаагч илгэн. Тэр байцаагч нь очоод одоо нэг аудит орж байгаа шүү дээ. Аудит оронгуудаа нэг янзын төрийн өмчийг завшсан эсвэл лөвөрсөн хэрэгүүд үүсгээд тэрнийхээ торгуулаар бас улсынхаа сан хөмрийг нэмжсэн байгаа гэдэг. Тэгээд нөгөө 39 он гэхэд бүх сенат язгууртнууд ингээ бөмбөгнүүлсэн хаантай болж байгаа байхгүй юу. Нөгөөд нь одоо хаандаас долгонж өгнө тий. Гүү бол одоо эсэргүүцэл эвгүй тугарчих юм бол за чи өөрийгөө хорох одоо юу аавна да тий. Гүү бол одоо аудитор болоо шалгаад хөрөнгөж хураана л гэх юм биш тий. Нөгөө нейрогийн нэвтрүүлгээр ярьжсэн шүү дээ. Энэ Ромын үед чинь яг иргэд байна. Тэгээд нөгөө сенатууд язгууртнууд байгаа гэдэг. Иргэдлөө хэр сайхан хандлаа гэд язгууртуудыг энэ дургийн хүрэгчл юм бол энэ хаанууд чинь алуулж тусдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр л бас л нейро шиг энэ бачуудынхаа дургийг хүргэсэн. Тий. За хоёул хамтран ажиллаж ярьж чи тэгээд чи дуустал ярьж болоо заяа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар төрөний хэлдгэр те эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт H point цэг юм байна гэж байгаа. За манайхаа энэ H гэдэг маань нөгөө нэг одоо монголоор бол Х өсөг шүү дээ тий. Х өсөг шүү дээ. H point цэг юм байна гэд. Ер нь бол бичээд ороод үзээрэй. Энийг бас хадгалаад авчих. Юуны магт. Яаж яах гэхээр ер нь бол ийм болчиход байгаа. Хэдүүлээ нөгөө гар утас гэдэг зүйлэн дээр тий компьютер гэдэг интернет гэдэг зүйлэн дээр суурилдсан ер нь яваад байгаа учраас цаашдаа ийшээгээл ер нь хэрэглээнүүд шилжих юм шиг байна. Ялангуяа бүхэл байгууллагууд үүсгэн аппликейшнийг хэрэглэгчдэд илүү амар болгохоор өгч юм. Түүнтэй адилхан H point-ийн хамт олон маань юу хийдэг хамт олон гэхээр H гэдэг маань баг нөгөө health тий эрүүл мэндэл гэсэн утга байгаа байхгүй юу. Тэгэхээр 11,000 гаруй нэр төрлийн витамин гэдэг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн дээрээс нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн бүх барааг нэг дороос онлайнаар захин авах боломжтой ийм сайт нээгдсэн H point цэг юм байна. За ер нь нөгөө ингэдэг штэ ингээд нөгөө нэг жороор олгодог юмуд гэж байдаг шүү дээ тий. Жороор олгодог юмыг ингээд очиод авъя гэхэлэр жор эмчийн жор чи хаавана гэдэг тий. Тэгэхээр бид нар онлайнаас юм худалдаж авах гэсэн чинь эмчийн жор нэгтэг эм тэнд байвал яах вэ? Тэгэхээр одоо бүх юм цахим болцсон учраас тэр жороо цахимаар илгээгээд тий одоо тэр жороор авдаг эмнийхэн доотлолтын цахимаар одоо юугаа үзүүлчих нь шүү дээ тий. Тэгээ ингээ үзүүллээ гэхэд шууд худалдан авалт хийх боломжтой болдог. Ийм юм байгаа. За тэгээ худалдан авалт бүр нэрээс нь бэлэгтэй байгаа хүргэлт үнэгүй байдаг хамгийн гоё. Хүргэлт үнэгүй. Энэ одоо гол нь нөгөө нэг юм шүү дээ. Орой нэг 10-11-ээс ахуулаад тий одоо ялангуяа ханиа томооны үйлдвэрч гэдэг юм эхэлсэн байж хахад эн чинь том асуудал байхгүй. Имийнсэн хайгаад олддгоо. Тэгээ 24 имийнсэн хаа байна гэж лавлахаас асуугаад ч юм уу. Тэгэл хэдэн километр газар явж олж ирдэг. Гэтэл та яагаад урд нь тэр халуунаас одоо юу гэдгийг халуун бууруулдаг юмч байдаг юм уу? Эсвэл одоо тэр өрөвсөл дарддаг юмч байдаг юм уу? Ямар нэгэн дархлаа дэмждэг юм байдаг юм уу те? Энийг заавал яагаад өвдсөн хонь аавна гэж. Яагаад таны гэртт нь эмийн санд чинь ч юм уу те? Гинэ дотор чинь байж болохгүй гэж. Тэр дархлаа дэмждэг бүтээгдэхүүнүүд нь. Тэгэхээр л ер нь бол энэ одоо үйлчилгээ танд маш ойрхон болчихж байгаа. Гол нь энэ чинь ингэж байгаа. Нөгөө H point loyalty гэдэг аппликейшн байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө сайтаар захиалж болно. Дээрээс нь аппликейшн байгаа гэсэн үг. H point loyalty аппликейшнийг ашиглаад худалдан авалт бүрээсээ бас оноо цуглуулдаг. Одоо би тэдний ширхэг одоо юм дархлаа дэмдэг бүтээгдэхүүн тэдний ширхэг юм аппликейшнийг худалдан авалт хийлээ шүү дээ тий. Тэнгууд авсан болгон дээр чи оноо цуглуулад байна. А дээрээс нь тэр чи үнгүү хүргээд өгнө. А тэгээд тэр цуглуулсан оноогоо шүү дээ тий. Зарцуулах, олон урамшуулал, хөнгөлөлтөнд бас тэр оноогоор оролцох боломжтой байдаг. За одоо би бүр нэг гоё юм хэлье. Та одоо нөгөө нэг ямар нэгэн те энэ аппликейшн татаад ямар нэгэн бүтээгдэхүүн авах жагаад танаас хэрвээ купон код гэдэг ч юм уу те тиймэрхүү юм шаардах юм бол та тэрэн дээр нь од мөндөр гэд бичээрэй. Латинаар од мөндөр гэж нийлүүлээд бичихнэ шүү дээ те. Тэгэх юм бол танд манай хамт олонны зүгээс бас барьж байгаа мөн H point-ийн хамт олонны бидний хамтралын дундаас барьж байгаа тэр урамшуулал тэр нөгөө хөнгөлөлт орох юм байгаа шүү. Од мөндөр гэсэн купон кодыг бас та бүхэн маань бичээд
бүтээгдэхүүнээ захиалаад авчих боломжтой байна. За тэгээд томор бичиж жижигэр томор бичиж илээ тий. За тэгээд H point цэг имэн гэдэг энэхүү сайт руу та бүхэн зочлоод үзээрэй. За бас захиалга өгөх дугаар гэж байгаа. 7722 34 34 7722 34 34 дугаарлаа захиалга өгч болж байна. За тэгээ H point loyalty гэсэн аппликейшн болон H point цэг имэн гэсэн сайт руу та бүхэн маань хандаад захиалга хийж болох нэ. За ингээд эрүүл амьдралын сонголт H point хамтран ажиллаж байгаад баярлалаа. За Калигула энэ үед ямар захиргааны реформууд хийжсэн гэвэл тухайд зөвхөн Африкийн легон сенатын мэдэлд байдаг байсан. За. Тэгэхээр энэ сенатуудын мэдэлд хэдэн цэргүүд байгаад байгаа. Тэрийг 100% шууд хааны эрх мэдэлд оруулж исэн. Энэ ажлыг одоо нөгөө Августус Тайберис 2 эхлүүлсэн. Гэхдээ дуусгаж чадаагүй. Энийг дуусгаснараа энэ Калигула өмнөх хаануудаа хийсэн юм эхлүүлсэн юм дуусгаж байгаа. Тэгэд мөн алс холын можуудад амар олон цэргүүд байгаад идэг. Тэгээд тэднэрт зориулж минт буюу зоос цутгууруудыг барьсан. Тэгж энэ хол байгаа хүмүүсэд цалингийн өгөх арга хэмжээ авч байгаа байхгүй юу. Тэгэд энэчнээс нь яг ингээд өөрийнх нь царайтай байдаг зооснууд бас гарч исэн. Тэгэд можуудын хөгжлийг дэмжихэд маш олон барилга байгууламжийн төсөл санаачилж эхлүүлж исэн. Даанч одоо нөгөө хитрхи том ч юм уу хитрхи нүсэр байсаас нь болоод ердөөсөө дуусгаж чадаагүй байдаг. Тэгэд ард иргэдлүүгөө маш сайхан хандаад идэг. Гэхдээ нөгөө талаараа чинэлэг элит аврахыг дургу хүргэж байгаа таагаараа нэрээ маш төстэй хаа болж байгаа шүү. Тэгэд Калигула хааны нэг сонирхолтой юм гэх юм бол усан онгоцонд бол амар дуртай байдаг байсан. За тухайн үеийн одоо ч гоё хөдөлгөөрт онгоцл гэсэн үг үстэй юм. Тий, хамгийн гоё шүү дээ. Одоо хүмүүс чи яаттай байдаг бол тийж бас усан онгоцол байдаг. Тэгэд нэг удаа бүр задгаа театрыг усаар дүүргэж ягаад тэгээд тэнцэнэ далайн дайн тулааныг театрлаж үзүүлжсэн. Тэгэд энэ үед чинь Ромын нөгөө хүний тоон маш хурдан нэмэгдэжсэн учраас цэвэр усаар хангахын тулд Aqua Claudio Ana Novus 2 том цэвэр усан татварга байгуулсан. Энэ бол яг Калигулагийн хийсэн хамгийн том хоригдл бүтээл нь гэж ойлгож болно. За манай үзэгчид мэдж байгаа бол одоо Aqueduct гэж байдаг шүү дээ. За тэр нь одоо нэг уулнаас ирж байгаа усыг шууд ингээд татваргаар хотлого оруулж ирдэг. Тэгээд тэрийг буцалгаад халуун байнд орно тий. Халуун усанд ордог. Тэгээд Roman Bathhouse гэдэг фанууд гэдэг амар гоё алдартай байдаг гэсэн жижиг хүмүүс очиод усанд орно. Одоо улс төрийн ярина, ажил амжуулна, баг шоудаг бар гэсэн газар байгаа байхгүй юу? Тухайн үеийнхэн тийм ээ. Тухайн үеийнхэн. Тэгэд энэ дэр нэмээд нэг маш алдартай юм бол 95 метрийн урт 21 метрийн өргөнтэй аврах том усан онгоц бариулж тэрүүгээрээ Египтийн улаан боржин обелискийн багныг зөөгөд Ромд авчирч исэн. Обелиск гэсэн нэг юм харандаа шиг тий. Өндөр нарийнхан дээрээ шавх үзүүртэй тий. Дөрвөн талд юутай пирамид юм биз дээ тий. Одоо нэг обелиск гэрэл төвшөө маягийн юм шиг. Уул нь хоёроор байдаг тий. Ромд нэгийг нь авчирч ирээ явахтынхоо голдоо зооцсон байдیں۔ Америкт нэг нь байдаг шүү дээ тий бас. Тий бас хаана байдаг гэлээ бас. Ер нь ингээд байдаг шүү дээ. Нөгөө хиний Абрахамын Линкольны нэг хөшөөд шүү дээ. Тэрнийх нь яг урд тэг том байдаг шүү дээ. Тэр нөгөө Египтэд явж байхад яг тэр обелискүүдийг харж ирсэн байхгүй. Тэгээд баг юм мангар том багнууд байлаа. Тэгсэн чинь эндээс ингээ аваа явцсан шүү дээ. Тэгсэн чинь нээрээс харсан чинь Америкт нэг гэж байж байгаа шүү. Тэр нөгөө төв талбай дээр нь мэдвэл байгаа тий. Тэртэй адилхан Египтээс аваа явсан. Тий. Тэгээд Ром дээр аваачаад энэ баг нь одоо ч хүртэл нураагүй байж дээ. Тэгээд одоо тэр Ромоос ертөөс нурж байгаа ганц одоо өндөр байгууламж гэж ойлгож болно. Тэгээд энэ гэрэл хүчийг тойруулан цэнгэлдэг хүрээлэн бариулаад тэнцэнэ морин тэрэгний уралдаан зохион байгуулдаг байсан. Нэрийн үед. Тэгээд Калигулагийн үед цэргийн болон дипломат үйл ажиллагаа асар их идэвхтэй явдаг байгаад байсан. Тэгээд 30 гэсэн онд цэргийн цалин хоцорсноос болоод хэдэн цэргүүд нь одоо Райн мөрний дагуух легионууд нь дотор уралд бослог хийж эхэлж байгаа. Тэгээд энэ Калигула бол өөрийн биеэр энэ Райн мөрөн дээр очоод энэ бослыг дарж легионы захирагчдыг хөөөлдөгчний хамт цаазаар авчихсан. Тэгээ энэний нэг жилийн дараа Калигула Британий арлууд руу дотлно гэж төлгөө гаргаж байгаа. Энэ үед одоо нөгөө Цезараас хойш ямар ч Ромын хүн Британий арал дээр хөл тавьж байгаагүй байхгүй юу. Тэгэл хамаг цэргүүдээ тэнцэнэ авчраал яг дайрах гал бэлдэжсэн чинь за болцгоо та нар шууд
хясаа цоглол гэж хэлж байгаа байхгүй. Энд чинь бидний нөгөө нэвтрүүлэгт яриадсан шүү дээ. Энэ яагаад ингэж ийна гэд яг судлаад үзсэн чинь нэг янзын Нептунтэй дайн зарлсан гэж түүхэнд бол үлдсэн байгаад байгаа. Нөгөө галзуу хаан гэж штэ. Харин бодитоороо эн чинь яг өмнөх жилд нь нөгөө Райн мөрний хажууд бүх цэргүүд нь бослог гаргасж байгаа. Тэгэд эднэрт үзүүлж байгаа байхгүй. За та нар ийм мундаг цэргүүд байж ич те. Ингээд миний эсрэг бослог гаргаж чадахгүй шүү. Би бол та нарын хаан, та нар миний хий гэсэн бүх зүйлийг хийнэ. Тийм учраас та нар энэ хясаа цаглуулаа гэж үдж байгаа, баг шоолж байгаа нэг арга хэмжээ байгаа байхгүй. Тэнгүүд нь энэ түүх бичиж байгаа сенатууд нь энийг за ингэж бид нэр өнгөө болж ирсний оронд манай хаан галзуу байсан гэдэг түүхэндээ үлдээч гэдэг нь өөрийнх нь нэр хүндэд нь илүү сайн болж үлдэж байгаа. Тийм байна. Ромынхон түүхэнд те хаананд харыг аваад дуусгана шүү дээ те. Тийм. Бид нэр ингээд бослог болгосноос бол шийдгүүлээгүй. Манай хаан угаасаа сайн галзуу байсан юм а гэж ярьж байгаа нь ашигтай байхгүй. Тэгээд Калигула бол бас Ромын эзэн гүрний хил талыг бол бас овоо хэмжээгээр нэмжсэн. Одоо нөгөө Марокко баруун Алжирийн хамарсан Моритана гэдэг дагуул улсын Цезар Марк Антони удмын Птолемей хаан захирч байгаа. Птолемей хаан захирч байгаа байхгүй. Тэгээд Калигула Птолемей хааныг шууд Ромд үрээд тэгээд ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр шууд цаазаар авчихсан. Цаазаар авангуудаа энэ Моритана гэдэг улсыг хоёр хуваагаад буцаад өөрийнхөө Ромын эзэн гүрэн рүү шингээжсэн. Энэ яагаад ингэсэн бэ гэх юм бол түүхчид за энэ Африкт байгаа эд баялагийг авах гэж ингэсэн байхаа гэж таамагладаг. Үнийг тооцохгүй бол энэ Калигулагийн үед Ромын хаанд улс чинь эзэн гүрэн чинь нэг амар дайнтай асуудалтай цаг үе бол байгаагүй. Нөгөө хамгийн хүчрхэг дайсан гэдэг нөгөө парфянчууд байдаг штэ. Эднэртэй бол нэг гоё инхийн гэрээтэй байгаа гэсэн. Одоо нөгөө Клеопатра эдэр чинь гараад идэг шүү дээ. Клеопатра эдэр чинь яг л тэр нөгөө Африк твд байгаад байгаа хэсэг дээр байгаа Ромын нөлөөнд байгаа л рискийн бүсгэмтгэл байгаад байгаа хүмүүс шүү дээ. Клеопатра эдэр чинь яг тийм хэсгүүд гараад идэг шүү. Тэр нь Калигулаас арай өмнө санагдаад байгаа. Марк Антони гэдэг хүн байсан. Тийм. Ер нь бол яг нөгөө Ромын чин эзэнт гүрний нөлөө чин хаа байсан өөр тип дээр хүрдэлтэй ийм байгаад байгаа л хэлбэр. Тэгэхээр Ром бол тэр үед хүчтэй л байсан. Одоо түүхэнд бараг Ром чин дэлхийн хамгийн том эзэн гүрэн гэж ярьдаг баха. Хоёрт Монголд ордог бах. За хүмүүс одоо ингээд Ромын хаануудыг ингээд төсөөлөхдөө ингээд амар гоё байлдан дагуулаад сүрлэг барилга байгууламжаар төсөөлдөг шүү дээ. Харин Калигула Неро Коммодос зэргийг арай нэг хачин төсөөлдөг байгаа байхгүй юу? Одоо Калигулаг яаж хүмүүс төсөөлдөг вэ гэх юм бол нэг сонио бие муутай, унаж татдаг, нойрны хямралтай, хүлэн авалт, арга хэмжээний үеэр зүрмэлдэг. Тэгээд унтахаараа хард дарж сэрдэг хүүхэд байсан гэж хүмүүс амар төсөөлдөг. Тэгээд анзаал нэг муу нэртэй байгаад байдаг. Тэгээд илтгэл тавих ур чадвар нь маш сайн байсан. Гэхдээ заримдаа нэг жоохон дэмийрээд өөртөө яриад сэдвээ дэлгэгээд явцдаг хүн байгаад байдаг байсан. Тэгээд бас маш их нэг морин тэргээр уралдах сонирхолтой дуртай байсан. Даанч нэг жоохон балчин муутай тамирчны бие бэлдэр байгаагүй болохоор тэрүүгээр нэг хол яваг байдаг. За Калигула бол 4 удаа гэрэлжсэн. Анхны их нэртэйгээ суугаад удалгүй жирэмсэн болсон боловч төрхийн хүндрэлээр хүүхдтэйгээ цуг нас орж исэн анхны их нэр нь. Тэгээд Калигула гашуудад байж хат нь нөгөө өмнөх цэргийн захирагчгээ макро гэж ярьжсэн шүү дээ. Өөрийнхөө их нэрийг илгээгээд сэтгэл санааг нь халуун дотноор өргөж байсах гэж өөргөөд явуулж исэн. Дараа нь нэг Калигула амар үзэсгэлэнтэй баянж нэлийг Лолия Паулина гэдэг бүсгүйтэй гэрэлсэн ч хүүхэд олдог учраас тэр гэрэлтэй цуцлсан жижигтэй салж исэн. Дараа нь Сюзяна гэдэг нэг бүсгүйтэй гэрэлсэн. Энэ нь бол яг жинхэнэ хайр дурлал байсан гэж төгчд үздэг. Ингээл бүр амар хайрлал тий хайр халамжтай өөр хүмүүсийг бүрдөөсө тоохоо байлчиж байгаа байхгүй юу. Тухайн үеийн хүмүүс тэгээд энэ Сюзянаг амар чамин ганган үзэсгэлэнтэй амар гоё бүсгүй байсан. Гэхдээ аашцсан амар муутай байсан гэж ярьдаг. Тэгээд манай хаан яагаад энэ аашцсан муутай эмэгтэй хүнийг сонирхтын болоо гэж бүгдээрээ төгчд бичиж үлдээсэн байт юм бэл. Яг үүнд бол гоё царайлаг эмэгтэй хүн байгаа даахгүй юу. Тэгээд энэ Калигулагийн түүхийг яг ямар хүмүүс бичиж үлдээсэн бэ гэх юм бол 12 Цезарын амьдрал хэмээх намтар судрыг бичсэн Ромын эзэнт гүрний нэг түүхч Транкулус гэж хүн байсан. Энэ Транкулус хүн зохиолч нь
Калигулагийн талаар энэ 12 Цезарын амьдрал дээр бичиж байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээрээ бол нэг шарс мэдээ гэж байдаг шүү дээ. Шар мэдээ юу? Тийм, шар мэдээ. Одоо үеийн шар мэдээ бичдэг хүн байгаадсан. Тэгээд одоо бидний ойлгож байгаа бүх Калигулагийн талаар түүх нь тэр үеийнхаа шар мэдээ байж таарж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ Tranquillus гэдэг хүн өөрөө Калигулаг нас барснаас 28 жилийн дараа төрж исэн. Тийм. Сонссноор л бичсэн биш үү? Сонсноор л бичиж байгаа байхгүй юу? Одоо за өмнөх хүмүүс нь ингэж бичсэн байна. Энийг цогцолж байгаа. За нэг юм сонин биеийн үнэлэгч бараг байсан биз дээ гэж бичиж байгаа. Энэ дээр бас нэмээд Cassius Dio гэж нэг сенатор байсан. Энэ сенатор Ромын түүх гэж нэг ном бичиж байгаа байхгүй юу? Энэ Ромын түүхийн номондоо бас Калигулагийн талаар бичсэн байдаг. Энэ дээр бас л нэг нэрийг нь харлуулсан муугар бичсэн байдаг. Гэхдээ энэ Cassius Dio бол өөрөө 180 жилийн дараа энэ номыг бичсэн Калигулагийн дараа. Тэгэхээр бас л нэг янзын өөрөө яг тэнцээ байгаагүй, бодит мэдээ байхгүй, хуурамч мэдээгээр ингэж энэ номоо бичиж байгаа байхгүй юу? Бараг энэ хүн яасан бэ гэвэл Калигулагийн талаар муулж бичгтэй. За Калигула ч ийм сонир хаан байсан биз дээ. Харин манай одоо үеийн хаан тий манай байгаа хаан ч ийм мундаг хаан байсан шүү дээ гэж бичдэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нэг нэрийн нэвтрүүлгээр ярьдаг шиг түүхийг ямар хүмүүс бичиж байна, яаж бичиж байна, ямар шалтгаанаар бичиж байна гэдгийг маш сайн судалж ойлгох ёстой байгаа. Сүүлд би нэг тийм юу харж байсан. Монголын нууц товчооны агуулгаас нь тий бичиж агуулгаас нь тэр нөгөө барилаас нь хэнийг яаж бичиж байгаагаас нь зохиогчийг нь хайх үе гэдэг. Тэр бас амар юм байлээ шүү. Тэгэхээр яг хэн Монголын нууц товчоог бичсэн бэ? Тэр хүн нь хэний хамаатан садан байсан, ямар хүн байсан бэ гэдгийг тэр агуулгаар нь хөөгөөд бичсэн барилаар нь хөөгөөд ер нь л баг олдсон байт юм байна шүү дээ. Тэр чинь тэгээ бас яаж Монголын түүхийг бичдэг өөрийнхөө бодлыг бас яаж оруулахгүй хаа гэдэг бас амар чухал шүү дээ тий. Одоо хааныга хүчрхэг гэж бичээд шүү дээ тий. Тэгхийн бол тэр хааны эвэгдсэн ч юм уу хүн байх боломжтой. Тэнд нөгөө нэг ингээд хаанаас шийтгэл авч ийсэн ч гэдэг юм уу тий. Тэгхийн бол жоохон буруу бичин тий гэх мэтчлэн нэг ийм юм агуулгаар нь ингэж хөөсөөр хагаад бас олдоо тийм арга байдаг юм бэл. Тэгэхээр бас яг түүхийг ямар хүн бичиж чинь ямар шалтгаантай бичиж чинь гэдгийг бас судлах хэрэгтэй байдаг. За тэгээд нэгдлийг барилгүй гэх тий. Тэгээд одоо Роми түүхэнд альва хаан ноёны эсрэг ингээ хар PR явуулах юм бол дандаа нэг орных нь асуудлууд л ордог гэх юм одоо тий. Одоо нэг хувийн амьдрал тий ямар хүмүүстэй унтаж явсан тийшээгээ дандаа бичиж ордог байхгүй. Тэгээд тэрнээс болж энэ Калигулагийн нэр нь одоо бие үнэлэгч эзэн хаан гэж үлдэжсэн. Калигулаг юу гэж ütсэн бэ гэхээр ингээд ордон дотроо яг ингээд бие үнэлэх хэсэг гаргацсан байдаг гэж хэлдэг. Тэгэд өөр эзэн чинь очиж бие үнэлнэ. Тэгээд тэнцээ одоо маш их олон эмэгтэй бие үнэлэгчдийг авчирна. Эсвэл одоо нэг хаан язгууртан баячуудын эхнэрүүдийг нь авчирж бие үнэлдэг. Тэгтэл яг бодитоор түүхийг судлаад үзэхэд Калигула чинь нэг мөнгө цуглуулах татваруудаа нэмжсэн шүү дээ. Тэрэн дээр бие үнэлэгчийн татвар гэж анх гаргаж ирсэн байгаа байхгүй юу? За. Тийм. Тэгээд тэр бие үнэлэгчээ татвар гэж гаргаж ирснийг нь хүмүүс очоод өөрөө бие үнэлдэг байсан. Бие үнэлэхэд маш их дуртай байсан гэж харлуулж үлдээсэн байдیں۔ Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн нэр нь бие үнэлэгч хаан гэхээр үнэндээ бол татвар гаргаснасаа болоод ийм муу нэртэй болж үлдсэн байгаа шүү. Тийм гэдэг те. Одоо энэ хамгийн эртний мэрэгчлүүдийн нэг гэдэг чинь энэ чинь бүр те. Тэгтээ бүр татвар ногдуулсан гэдэг. Ромын тухай гараад идэг те. Тийм. Энэ хааны үед юм байна. Тэгээ энд нь бол нөгөө сенаторууд нь дургуй байсан учраас л ингэж үлдээж байгаа байхгүй юу. Сенаторууд нь яг бичиж чаддаг байсан хүмүүс учраас яг тэгвэл Калигула чинь сенаторуудынхаа дургуйг нь амар хүрээдэг байсан бас. Нэг удаа сенаторын уулзалтын дараа за та нар ч ердөөс юу ч хийж чадахгүй шүү дээ тий. Бараг би морио сенатор болгох шүү. Та нар ингэ юу ч хийж чадахгүй. Миний морио та нарын ажлыг та нараас илүү хийж чадхаар байна гэж бичсэн байдیں۔ Хэлсэн байдیں۔ Тэгтэл хүмүүс энийг нь одоо үед энэ Калигула хаан ч морио сенатор болгож ирсэн шүү дээ гэж нэг онгой шиг түүхээ буруу ярьдаг байгаа байхгүй юу. За тэгээд кино зохиол дээр маш их гардаг Калигула. Харин тэнийг л танил дүр байгаад байгаа хаана уу? Дандаа нэг секстэй, бие үнэлэлт, тиймэрхүү талаар
Калигула кинонд гардыг. Энэ кино зохиол бичдэг хүмүүс чинь бас л нэг янзын түүхч бол биш. Хамгийн сонирхолтой нэвтрүүлэг гаргая гэж байгаа учраас л тэгэж одоо жижигхэн юмыг томроо гаргадаг байгаа. Би нөгөө нэг Gladiator 2 дээр гарч ирсэн тэр муу юм болоо биш юм болоо гэж хөөгөөдсөн. Тэгвэл арай өөрөөр бас тэр жоохон хардлыг нь ашиглаад те. Арай танигдсан талыг нь ашиглаж киног оруулт юм ба шүү дээ те. Тэггүй ингээд Калигулагийн талаар яг кино гаргасан бодит амьдралын гаргана гэж өвд гартай байж магадгүй учраас арай нэг гоё тансаг тий арай секси болгоцсон кино гаргаад байгаа. Тэгээ Калигула чинь одоо маш богинохон хугацаанд хаан ширэн суусан. Тий 41 онд алагдсан. Хэдэн онд суугаад 37 онд. Тэгвэл нэг 3 жил 4 жил. Тий 4 жил хаан сэдээ сууж байгаа юм уу тий. Тий одоо баг Монголын ерөнхийлөгчөөс богино хугацаатай байгаа байхгүй юу? Тийм ерөнхийлөгч 6 жил сууж байхад Калигула 4 жил сууж штэ. За яаж алагдсан бэ гэвэл маш сонирхолтой. 41 оны 1-р сарын 24-нд Калигула Александрийн хот руу хөдлөхөөр бэлтжижсэн. Энэ үед торгон цэргийн трибун цалдаа 2 этгээд хэд хэдэн даргуудыг цуглуулж жагаад Калигулагийн баяр наадмаар шууд ил дээр сөлбөж амийг авсан. Ингээд 4 жилийн хаан маань байхгүй боллоо. Амьсгалтлаа. Түүхчид энийг бол нэг амар томоохон хуйлдаан гэхээс илүү нэг хөвийн сонирхолтой хүмүүс ингэж алсан гэж таамагладаг. Яагаад гэвэл энэ үед чинь одоо нэг сенатууд нь бүгдээрээ хагалтай байгаад идэг болсон учраас Цезарыг алсан шиг бүгдээрээ нийлж яагаад бол алаагүй дээ. Тэгэд Калигулаг өгсөний дараа ингээд төр засгийн шилжилт бол нэг амар болоогүй. Хүмүүс одоо ингээд за Калигула өгсөн юм чи би хаан болъё гэж нэг амар гарч ирээгүй. Энэ боломж байхад ердөөсөө ашиглаагүй байсан учраас нэг том төлөвлөгөөтэй тактиктай алга биш байна гэж хардаг. Тэгэхээр яагаад алсан бэ гэвэл одоо нэг трибун залтаа нэг 2 этгээд байгаа шүү дээ. Эннийх нь нэгнийг нь Калигула амар шоолдог байсан юм билээ. Амар эмгтээлэг хоолойтой, нарийнхан хоолойтой гэж шоолоод байдаг байсан. Тэгээд тэрнээс нь болж уур нөхрөөд 34 удаа хотголцсон юм билээ. Тэгэхээр нэг бодоод үзэхэр жоохоо инэттэй юм шиг, гонигтай юм шиг байгаад байгаа байхгүй юу. Тэгэд энэ боломжийг нь уулан зарим сенатууд ашиглаж байгаа те. За Калигула хаан нас орчлоо. Одоо манай иргэд чинь маш их сайхан баярлнаа. Одоо бид нэр бүгд найрамд улс болно гэж таамаг байж исэн. Гэтэл одоо нөгөө яг ард иргэд сенаторууд хоёрууд нь бие биенээсээ маш тустай байдаг. Сенаторууд нь өөрсдийнх нь вакуумжилсан байдалд амьдраад идэг болсон учраас ард иргэд нь бол бүгдээ маш гонигтай хүлээж авч ирсэн. Тэгэд бүгд найрамд улс бол хизээж байгуулагдаж байгаагүй. Одоо Цезар дээр ч андуурч исэн, Нер дээр ч андуурч илаа. Тэг Калигула дээр ч бас ингэж бүгд найрамд болсон. Байгуулалт гэж дандаа андуурч байгаа байхгүй юу. Тэгэд торгон цэргүүд нь энэ аллага дээр хэр оролцсон бэ гэх юм бол бас оролцоогүй байдیں۔ Яг ингэ нөгөө хоёр хүн чинь нийлж ягаад алсныхын дараа торгон цэргүүд нь орж ирээд тэнчээсэн бөөн гимгүү хүмүүсийг алчиж байгаа байхгүй юу. Тэгээ манай хааныг алчлаа шүү дээ. Яаж байгаа юм бэ гэж тэнчээс бүх хүмүүсийг алчдیں۔ Тэгэхээр энэ хоёр хүн өөрөө торгон цэрэг байсан ч гэсэн торгон цэргүүд нь хурж ирээд ийм хамаагүй хүмүүс алж байгаа болохоор бас хамааралгүй байсан гэж үзэгдсэн юм билээ. Тэгэд нас орсныхын дараа нөгөө өдөртөгч нар сенатууд нь энэ Калигулаг нөгөө дурсгалыг нь зүхэх хүсэлтийг бол тавьсан байхгүй юу. Дараачиххан Клаудист дурсгалыг нь зүхэх гэдэг нь одоо damnatio memoria гэдэг. Тэгээ түүхээс бүх нэмийг нь байхгүй болгодог. Тэгээ хөшөөг нь нурааж унгаадаг. Тим арга хэмжээ авч хий гэсэн бол Клаудиус бол ердөөсөө тим арга хэмжээ аваагүй. Тэгэхээр бас түүхэндээ нэг амар дарангуулагч хэрцгий тим хүн болж үлдээгүй байгаад идэг. Яг бодитоороо. Тэгэд энэ дээр нэг сонирхолтой факт хэлэх юм бол Ромын түүхэнд 73 эзэн хаан байж исэн. Тэрнээс нь 30 нь алуулж исэн. Тэр үлдсэн 21 нь биеийн муудаж хордож өгч исэн. 7 нь амиа хорлож исэн. 6 нь цаазаар ахвалсан. 5 нь дайнд байлдаад тэгээ нэг нь нүрс төрөгчд угаартаж өгч исэн. Тэгээд дахиад нэг нь аянган цохиулж өгч исэн. Тэгээд энэ 73 Ромын хаанаас нэгэн хүн л тэтвэртэй гарч ирсэн байна. За. Тий. Энэ хүн тэтвэртэй яагаад гарсан бэ гэх юм бол хаан байхаас залхаад оронд нь байцааны тарьч болж дууссан байд. Тэгэхээр Ромын хаан байд гэдэг албан тушаал бол хамгийн эрүүл мэндэд сөрөг албан тушаал гэж ойлгож болох байхгүй юу? Тийм ээ тий. Ёстой сони юм биш. 70 хэдээс ганцхан хүн гэдэг ч нэрээ тий. Анзаарж байгаагүй юм байна. Тийм. За тэгээд Калигула чинь хаан болохдоо 24 настай байсан.
Тэгээд нас барахтаа 28 та байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр 4 жилийн дотор эхний хэдэн жилдээ маш их мөнгө тараалаа, цацлаа. Үнд бол ямар ч л 24 настай хүн их мөнгөтэй болоод тэгээ штэ. Тийм учраас Калигула ахаад нэг 10 жил, ахаад нэг 15 жил, 20 жил хаан байсан бол энэ эхний хэдэн жилд нь хийжсэн нөгөө аимшигын үйлдэлүүд нь одоогийн түүхэнд ингэж үлдэх байсан уу? Эсвэл зүгээр л нэг өгүүлбэр болж үлдэх байсан уу гэдэг маш сонирхолтой байгаа байхгүй юу? Одоо 20 жилийн хаан байсан бол эхний хэдэн жилдээ нэг жоохон буруу үйлдэлүүд хийжсэн. Гэхдээ сүүлдээ маш мундаг хаан болсон байхаа гэж бол түүхэнд үлдэх магадлал байгаадсэн. Тэгэд ийм бид юм бэлээ. Яг ингээд одоо үед шүү дээ хариуцлагатай түүх бичих гэдэг зүйл 18 дугаар зунд гарч иржсэн байгаа байхгүй юу? Эдвард Гиббен гэдэг хүн за түүхээ та нар бичгтээ өөрсдийнхөө бодлыг оруулж болохгүй. Түүхийг яг бодитоор нь бичих ёстой гэдэг хөдөлгөөнийг эхэлжсэн байгаа даа. Түүнээс өмнө ихэнх түүх бол одоо яадын те уран зохиол хэлбэртэй үлгэрлсэн ёгт өгүүлэмжүүд байгаадсан байхгүй юу. Тийм учраас одоо 18 дугаар зуунаас өмнөх ихэнх түүхүүд бас л яг хэр найдвартай гэдэг дээр хэдэл бас бодож үзэх хэрэгтэй байгаа даа. Тэгээ нөгөө нэг хүчтэй тийм хаан maaныгаа илүү домгийн шинжтэй болгоод жоохон сул дорой байсан нэгнийгаа эсвэл өвчтөө ч юм уу эсвэл нэг юм харын талын те нэг юм мордсон ч гэдэг юм тиймэрхүү хаан байсан гэдэг тиймэрхүү шинж нь жоох их байсан л байх л та тий. За тэгээд манай нэрийг нэвтрүүлэг дуусч байна. Калигула тий. Хоёр нэг намдарч. Ромын хаадуудын талаар яг нэг юм юу ч гэмээр юм те нэрэ 70 эдэн хаанаас те нэгэн л идэвхтэй гарсан бусд нь бол ингэсэн гээд. Тэгээд нэг Ром ч өөрөө маш олон мянган жил одоо олон жил те оршин тогтносон юм эзэнт гүрэн учраас тэр түүх нь бол одоо ингээд маш урт байгаа. Тэгэл тэрнтэй чинь манай одоо хүннүүчүүд маань умар түннүү, өмдөд түннүү гэж хуваагдаад умар түннүүгийн маань хүмүүсээс баруун тишээгээ Европын зүг одоо яг бидний яг л нэг ингээд манай торгуудуудын нүүж исэн нүүдлийн зам байдаг л да. Яг тэрнтэй адилхан тэр замаар ингээд нүүж явсаар хагаад тэр баруун Европт очиж тэндээ амьдч эхэлдэг. Тэгээд амьдч явж хагаад тэндээс чин Атила хаан төрөв. Атила чинь Ромд маш их толдог байсан шүү. Тийм тэгээ Атила хаан чинь бүр тэгэл тэр ойр хавийнхан нэг жижиг барбарын юмд те тэр дээрмжмээ юу гэдэг тэдэр мэдрэг бүгднгийн ингээд эзлээд ийшээгээ ороод баруун зүүн Ром руу хүртэл зүгээр хаалгаа нээгээд Атилаг за та ороод гэж юм чи. Манай хүн ороод наадгаа бол энд хааны ордон байр гэл те. Атила хүртэл тэгэж ингэж явж байсан. Ингээд утгалаа Атила гэдээ утгаар чи хаа байсан те манай хүннүүгийн үе рүү очиж. Гэх мэтчлэн ингээд Ром бол мэдээж юм урт баялаг түүхтэй. Маш том одоо соёлын үрийг тарьсан. Тэнд ч одоо бүгдний хамт улс байгуулах гал үзээд энэ сенатууд нь гэдэг юм одоо энэ одоогийн парламент шиг те. Тэгээ сенатууд чинь хаантайгаа их мэдлээ тэнцүү байх гал үзээлэн. Зарим үед хаан нь ялаалын, зарим үед сенат нь ялаалын гэх мэтчлээ. Олон зүйлийг харж болохоор ийм түүхтэй л дээ те. Тийм, Ромын түүх л өстой сонирхолтой юм байлаа. Эхний эдэн хаанууд нь одоо 10 жил, 20 жил захиргаа барьсан байгаа байхгүй. Тэгтээ бүр сүүлдээ 73, 72 дахь хаанууд нь бараг 1 жил хүрэхгүй. 1 жилдээ 4-5 хаан ингэж солигддог байсан хугацаа болж байгаа байхгүй. Одоо Ромын хамгийн том дайсан нь Ром гэж хүмүүс төвчд ярьдэн шүү дээ. Дандаа л ингэж бибин тэгэл үзэлсэдээ саргаал Ром эзэн гүрэн норж унсан байт юм да. Тий. За ингээд цус 50 дарангуулагч нэвтрүүлэг юм энэ удаагийн дугаар дээр биеэ үнэлэгч хаан Калигула тийм ээ. Калигулагийн талаар бид бүхэн ярилцлаа. За ингээд түүхэнд ингэж үлдсэн байдаг хааныг тодорхой хэлж өгсөнд баярлалаа. Нэвтрүүлгийн маань харин ивент тгчээр эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт H point зэг хэмээний хамт олон маань ажилласан байгаа. Та бүхэндээ баярлалаа. За тэгээд дараагийн дугаар уулзъя оноо. Баярлалаа. Дараагийн дугаар уулзъя. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.